бол модон барын тэг. Тэгэхээр бүгдээрээ модон барын тэг хэлбэрийн онцлогийг таньж уншиж үзцгээе. За бар гэж юу вэ хүүхдүүдээ? Хэцүүлээрээ. Бар гэдэг бол сэлмэл аргаар хэв буюу бар хийж ном хэвлэхийг барын хэвлэл гинэ. За энэ бар гэдэг зүйл бол модон бар нь Хятад хан улсын үед үүсч Монголын Юан улсын үед солонгосчуудаас шинжилэл хийж цутгамал гаралт төсөв бүтээж эхэлсэн байдаг ийм онцлогтой зүйл байх нэ. За өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний принтертэй дүүх үз зүйл байсан байна. За модон бар хийж биднэрт ном зохиол бүтээлүүдийг үлдээж байжээ. За бар хийхдээ модон бар хийх арга нь эртний бөгөөд нарийн ур чадвар шаарддаг үйл явц юм. За материал сонгохдоо хэвлэхэд тохиромжтой хатуу модыг сонгоно. Хөвчлэн гүйс, хус зэрэг модыг ашигладаг. За загвар гаргахдаа хэвлэх хүсэг дүрсийг цаасан дээр буруу харуулан зурна. Энэ нь хэвлэх үед зөв харуулахад тусалдаг бахнэ. За сэлэх гэдэг нь болохоор модон дээр загвараа буулгаж тусгай сэлбэрийн багаж ашиглан хүсэг дүрсийг сэлнэ. Энэ үйл явц нь маш нарийн бөгөөд төвчээ шаарддаг. За сэлсэн модон барыг бэхээр бүрж цаасан дээр дарж хэвлэнэ. Бэхийг жигд тараахын тулд тусгай бол ашиглана. Хэвлсэн цаасыг хатааж ном болгон үддэг байх нэ. За тэгэхээр энд хэрэгжилжсэн модон баруудын зураг харагдаж байна. За модон барын тэг ном хэвлэхэд ашигладаг эртний арга. Тэгэхээр модон барын бичвэрийг сэлэх нь маш нарийн ур чадвар шаарддаг байжээ. За сэлмэл аргаар хэвлэхдээ модон барын тэгийг модон дээр үсгийг буруу харуулан сэлж дараа нь бэхээр дарж хэвлэдэг. Хоёр төрлийн сэлбэр болохоор үсгийг шууд модон дээр сэлэх болон цаасан дээр бичээд түүнийгээ модон дээр нааж сэлэх аргууд байдаг бахнэ. За энд модон барын хэв ба хэвлэсний дараах харагдах байдлыг харуулж байна. За тэгэхээр ингэж буруу харуулж агаад энэ дээр ингээд харахаар бид нарт зөв болж уншигддаг. За модон барын тэгийн онцлог гэхээр энэ гээгүүлэгч үсгүүдийг өмнө тусал тавьдаггүй. Үгийн төсгөл дэвсгэрлэж орсон эсгийгүүлэгчийг богино сүүлээр бичдэг. За үгийн эхэнд ордог ЖЗ гээгүүлэгчтэй яа гээгүүлэгчийг адил бичдэг. Өөрөөр хэлбэл итгэр шилбэгөө бичдэг гэсэн үг. За модон барын ном судар хэлбэртэй байдаг тул үгийг олон таслан бичих шаардлага гардаг. Таслан бичсэн үгийн эхний хэсгийн төгсгөлд Монгол үсгийн адагт ордог хэлбэрийг бичээд шин мөрийн эхэнд бичсэн үгийн сүүлийн хэсгийг үгийн эхэнд ордог хэлбэрээр эхлүүлэн бичдэг. Тэгэхээр энэ дөрөвдүгээр онцлогийг маш сайн бодох хэрэгтэй. За хэрвээ чи модон барын бичвэрийг уншиж идэл тухайн үг маань утга илэрхгүй утга төгс бус байвал дараагийн үеийн мөрийн эхэнд байгаа үетэй холбон уншиж үзвэл ингэж болдог бахнэ. За энэ нь болохоор ном хэлбэрт судар хэлбэртэй нарийнхан байдгаас шалтгаалдаг бахнэ. За онцлогуудыг тус бүр жишээн дээр харцгаая. За РМ үгийн хэ гээгүүлэгчийн үсгийн өмнө тусал тавиад харин гээгийн өмнө 2 цаг тавьдаггүй. За тэгэхээр яг энэ орчин цагт үндэсний бичиг уншиж байгаагаас ялгарах нэлээдгүй том онцлог энд байна. За өмнө дурдсан энэ гээгүүлэгчийн өмнө цаг тавьдаггүй. За дараагийн онцлог болохоор эсгийгүүлэгчийн үгийн адагт ордог эсгийгүүлэгчийн төгсгөл богино сүлээр бичдэг. За энэ дээр энэ үсэг гээ үсэгтэй төстэй байгааг хараарай. За богдос ануу, дээд зийг, үсэг гэдэг үгнүүд байна. За мөн яагийн итгэр шилбийг бичдэггүй, зээжтэй адилхан бичдэг онцлогтой. За жишээнүүдийг та бүхэн бичлэгээ зогсоон уншиж үзээрэй. За тэгээд мөн РМ-ийн хэ гээгүүлэгчийн үсгийн өмнө 2 цаг тавьдаг гэсэн гээ үсгийн өмнө цаг тавьдаггүй гэсэн онцлогийг дахин та бүхэндээ харуулж байна. Хутаг, хаан, хамаглан, гайхамшгийг язгуур гэсэн үгнүүд байна. За тэгээд модон барын тэгийн онцлог энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн дурын нэгэн модон барын бичвэрийг интернетээс хайж олоод уншиж мэдлэгээ баттгаарай хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая. Баярлалаа.